тэр Израилийн ард түмний дотор одоо тийм нэг эрэгтэй нэг эмэгтэй хүн ээж аавын гард орох мужсан тэр Христэд Есүс Христийн хөршүүд гэж байсан байж таараа тодорхой нийгэм дотор амьдарч байсан тодорхой хороо бүс нутаг дотор амьдарч байсан тэр хүмүүстэй харилцаж байсан тэр чинь зүгээр л ингээд ямар ч ухаан боддгоо ингээд бурхан үгээ хэлэнгүүд нь хичээл яваад тийм байгаагүй шүү дээ дүнд бодол санаа үзэл санаа бүгдийг нь эцэг бүрэлдүүлж өгсөн. Тэгээд цаашдын 3 жил хагаслын үйлчлэлт нь. Тийм учраас Есүс ярьж байгаа үг маань миний өөрийн олж авсан миний боловсрал, миний мэдлэг энэ төр биш. Энэ бол миний эцгийн надад өнөөдрийн хүртэл суудгаж өгсөн тэр үгсүүд. Би эцгийнхээ үгийг ярьж байна. Би эцгийгээ та нарт харуулж байна гэж ярьдаг. Тэгэхээр Есүс Христээр дамжуулаад Бурхан өөрөө хүмүүсийнхаа дунд орж амьдэрсэн гэсэн үг. Бурхан яаж доошоо орж ирснийг та нар харж байна уу? Ямар доошоо орж ирснийг тэр харж байна уу? Хэдийгээр тэр сүр жавхлантайгаар тэнгэрүүдийн дээр амьдэрдэг ч юм бэ. Тэр одоо одоо нөгөө гим нүгэлтэй гим нүглийн боолчлолтоор яолоод яах учраа мэдэхгүй тэн бүр ингээд төөрөөд одоо бүр замаа алдсан хүн төрлөختнийг одоо зөв болгох гээд одоо хүн болохоос өөр арга байхгүй. Хүн болцоо бүр тэнгэр элч нарын төвшөнд ч биш. Бүр хүний төвшөнд, бүр унтсан хүний төвшөнд хүртэл одоо доош орж ирж байгаа байхгүй. Бурхан надад бол тийм юмнууд бодогдож байгаа энэ ишлэлүүдийг уншиж байгаа. Тэр бүр ярихын тулд орж ирсэн. Иш үзүүлэгч нарыг сонсдгоо та нар иш үзүүлэгч нарыг сонсдгоо штэ. Есүс тэгж хэлжсэн ш. Та нар иш үзүүлэгч нарыг бурхан үгээ хэлж байна гэхэд та нар чулуугаар алж исэн биз дээ. Тэд нар түүнийг бурхан надаар дамжуулаад ярьж байна гэхэд уурлаад алаа. Тэгэхээр бурханы үгийг бүр санаатайгаар хоёр чихээ бөглөөд бүр ингэж одоо сонсохгүй гэд эсэргүүцэжсэн тэр хүмүүсийн дунд бурхан орж ирээд одоо хүүгийнхаа дотор үгээ хэлж байгаа байхгүй. Хүүгээрээ дамжуулаад одоо ярьж байгаа байхгүй. Юу иш үзүүлэгч юу одоо тий Мосе, Йосеф бүгд Христийг ярьж ирсэн. Тэдний хийжсэн ажлууд, үйлчлэлүүд, амьдарч ирсэн амьдралууд нь мөн чанар нь тэдний иш үзүүлгүүд, тэдний тунхаглалууд, тэдний залбирлууд бүгд тэр ирж аваа Христ рүү зааж ирсэн. Тэрэн лөө хараач. Тэр нэгэн ирж явна гэж. Харин цаг нь болоход хүү ирсэн. Хүүтэй хамт эцэг бууж ирсэн. Тэгээд хүүгээр дамжуулаад бурхан хүмүүстэйгээ одоо яг ингээд хүний төвшөнд нүрээ хараад ярилцдаг. Тийм учраас хүмүүс бурханы гар өөрт нь хүрж байгааг мэдчихсэн. Бурханы гар хүрээд эдгэж байгааг мэдэрч баярлж байсан. Бурхан л хийхгүй бол хинч миний амьдралыг ингэж зүг болгохгүй гэдгийг бид нар хараад бурханыг алдаршуулж байсан. Биеэ үнэлэгчт нь зөвхтийн зам руугаа орж исэн. Татвар хураагчт нь би ч ястаа ямар буруу амьдарч исэн бэ? Би хүмүүсээс татвар хураахтаа бүр ёс бусыг нэмж авч исэн байна. Би бүр авч исэнтэйгээ буцааж өгнө. Тэд нар бүр юур бусаар өөрчлөгдөж исэн. Энд чинь бурхан хүүгээрээ дамжуулаад ярина гэдэг чинь хүрнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас бүтэн сайдрын цуглаан дээр бид нар үгийг дамжуулж байгаа хүмүүс энэ үг чинь амьд итгэвчтэй үг учраас хүмүүст хүрэхээр юмс бий болдгиймаа гэдгийг бодож хариуцлагаан бодож тэнд гарах хэрэгтэй. Түүнээс нэг тийм гой мундаг яриад хүмүүс намайг бишрээд ямар амар гой ярьдаг хүн бэ? Гэхдээ ерөөсөө гол нь биш. Бид нар ч гэсэндээ хоорондоо амийн үгийг ярилцж байхдаа зүгээр хуцаагаасаа дүр үзүүлээд нэг тийм амар лаг мурханлаг дүр үзүүлээд ингээд суугатаач гол нь биш. Миний ярьж байгаа энэ үг бол над руу ирсэн юм аа. Намайг ирээд бүр ингээд салгаахын салгаа, тусгаарлахын намайг бүр Христтэй нэг болгоод ингээд ингэдэг үг юм аа. Энэ одоо юу гэж юм хийж ядгийг би бүр бүрэнгүүд гарахгүй байна гэж бүр аалмаар гайхширдаг тэр л одоо сэтгэлгээгээрээ бид нар түүний үгэнд хандаж ярьж байхдаа тэр сонсож байхдаа юм байна. Тэгээд бурхан хэлж байна. Хүүгийнхаа дотор одоо тэр ярьсан юм аа. Бурхан. Энэ яагаад ингэж онцолж ингэж хэлж байна гэхээр бурхан хэлэх ёстой бүх зүйлээ хүүгийнхаа дотор хэлсэн бөгөөд
тэрнээс цаашаа ямар ч иш үзүүлэгч гарч ирэхгүй. Бүү бол түүний хүн төрлөختөнд хандаж хэлсэн эцсийн үг. Тэгээд энэ үг яав? Зүгээр яригдв үгүй. Түүний хүүгийнхаа дотор ярьж байгаа энэ үг нь амьлуулж байлаа. Мөнх амийг хүмүүсийн дотор суулгаж байлаа. Дамжуулагдаж байлаа. Амьдралуудад хүрж байлаа. Хаант улсуудыг нурааж байлаа. Бүр одоо юм дэлхийн ертөнцийн цаг тоолол бүх юмыг өөрчилсөн шүү дээ. Тэгээд эцэст нь бурхан хэлэх ёстой бүх зүйлс хүүгийнхаа дотор яриад ингээд дууссан гэдэг нь яриха болсон гэсэн үг биш. Хэлэх ёстой бүх юм хүүгийн дотор бүрэн хэлэгдсэн гэсэн үг. Хэлэгдэж болох бүх юм. Өөрөөр хэлбэл бид нар бүгд мэднэ те. Христийн аврал бүрэн гүйцэдсэн учраас та хоёр аврагдсан. Надад санал нэг байгаа юм. Та нар царайгаа харуулаач те надад. Би ийм сонь. Би та нарын нүрийг хармаар шүү дээ. Тийм би. Окей, би бүгдийн хэлээд дууссан. Миний аврал. Амен. Тэгээд одоо хүүгийнхаа дотор ярьлаа шүү дээ. Одоо энээс илүү гүн нээлт, энээс илүү аврал илүү болж ингэ сайжирна гэсэн юм байхгүй. Өөр юм ярина гэсэн юм байхгүй. Бурхны зорилго нь өөрөө хүүшгээ хүмүүсийг төрүүлэн гаргах. Яг нөгөө эден цэцэрлэгт тийм ээ хүнийг анх бүтээж байхдаа бид цөмөрөө бид ариун гурвал одоо өөрсдийнхөө дүр төрх мөн чанарын дагуу хүн бүтээе. Тэгээд тэр хүндээ бүгдийг захируулъя гэсэн. Одоо бид нар тэрийг бас харна. Тэгээд Еврей номон дээр хүнд захирагдаагүй юу ч үлдээгүй гэдэг. Тэнгэр дээр нисж байгаа шувуу одоо тэ усны доор явж байгаа бүгдийн хүн захирах. Ганцхан захиргаагаад алдсан байхгүй юу? Харин Есүс Христ ирснээр бидэнд буцаад тэр захирах эцгийн хүүгийн мөн чанараар чанарыг ингэж илэрхийлж одоо тэ гэрэлтүүлж амьдрах. Дахиад дэлхийн ертөнцийг эргүүлээд одоо бурхны засаг захиргаанд оруулах. Тэр ажиллагаанд дахиад оригинал хэлбэрлүүгээд сэргийгдэж байгаа байхгүй. Инээс илүү аврал гэж байгаа байхгүй. Бурхан юу ч дутуу хийгээгүй. Тэгээс одоо бурхан юу ч дахиж шинээр нээж биднэрлээ байхгүй. Бид нар ч гэсэндээ илчилт авлаа л гэж байна. Яг үнэндээ бүх тэр илчилтүүд бүгдээрээ энд байсан илчилт. Энд бичигдсэн юмнууд шүү дээ. Тийм биз дээ. Шинэ энээс гадна шинэ юм гэж юусоо байхгүй шүү дээ. Ганцхан надад илчлэгдэж байгаа нь шинээр орж ирж байгаа юм. Надад ойлгогдож байгаа нь шинээр ойлгогдож байгаа юм. Түүнээс энэ дотор ерөөсөө энээс гадна шинээр одоо хинч үүч тохиох хэрэггүй. Бурхан энэ хүү дотроо ярьсан энэ хэлсэн энэ бүх зүйл нь бүрэн гүйцэлсэн учраас одоо бурхны иш үзүүлэгчдээр дамжуулаад ярьж исэн эхлэл номоос авахуулаад ярьсан бүх зүйл нь хүү дотор одоо бүрэн ураагдсан гэсэн үг. Одоо бүр одоо гүйцэд болгогдсон. Тэгээд тэр үг нь бүр загалмай дээр бүрэн биелэлээ олж байгаа шүү. Тэгээд бүр Христ дахин амьлаад тэр дээш өргөгдөөд тэгээд дууссан бол баасаг сонио. Дээш өргөгдөө эцгийн баруун гар талд очингуудаа ариун сүнсийг бурхан угаасаа чи миний баруун гар талд ирээ суухад би ариун сүнсийг зөрүүлээд илгээх болно. Тэгээд тэр ариун сүнс миний хүмүүсийн дотор оршино. Би хүмүүстэйгээ дахиад хамт амьдрна. Одоо ганцхан Христ дотор биш. Бүр одоо монголчуудын дотор. Миний дотор, таны дотор амьдрна. Тэгэхээр тэгээд ариун сүнс ирсэн бүх юм гүйцэлдэн. Бурханд дутуу юм юу ч үлдээгүй. За одоо би яриаггүй юу үлдээчлээ гэх юм байна. Одоо харин бидний дотор аврал бүрэн гүйцэтгэх ёстой. Миний энэ хуучин хүн хайлагдаж дуусах ёстой. Би шинэ бүтээл бүхий шинэ хүнээ Христ төрхтэй тэр хүнээ одоо өмсөх ёстой. Тэгэхээр бурхан яг ингэж л бидэнд үү ярина. Авралын маань гүйцэлдэж. Аврал гүйцэлдсэн. Тэгээ миний дотор
Энэ одоо Христэс тийм учраас Библиэр хэлсэн байдаг ш Паул. Бидний дотор эхэлсэн ажлаа Бурхан Христ Есүсийг ирэх өдрийг хүртэл бүрэн гүйцэд болгоно гэж. Тэгэхээр тэр хэлэх ёстой түүний төлөвлөгөө, түүний хүсэл бүгд хүүгийн дотор бүрэн биелдээ олсон. Одоо та хоёрын дотор энэ бид нар ч бүгд хувь хүн шүү дээ. Би Христ миний дотор амьдарч байна. Одоо миний дотор энэ бүрэн гүйцэд биелдээ олох хэрэгтэй. Таашаа хараад төмөрөө. Тэр хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд хүүгээрээ ертөнцийг бүтээсэн бидээ. За энэ одоо айгуу тийм өнгөн гоё ингээд нэг зөөлхөн хилээд өгсөн. Энэ нэг тийм юу биш. Одоо гүн юм шиг надад бол харагдахгүй байна гэж. Бурхан хараа Эхлэл номон дээр Бурхан үгээрээ ертөнцийг бүтээсэн. Бид нар энийг бүгдээрээ мэднэ. Гэрэл бий бол гингүүд гэрэл бий байна. Эш үг яриад шүү дээ. Гэрэл бий бол. За одоо Тэнгэрийн дээрх ус, Тэнгэрийн доорх ус хоёр сал. Үгээр явагдаад байна. Йохан энийг юу гэж бичсэн бэ гэхээр эхэнд үг байсан. Түнрэ харъя та. Йохан энийг юу гэж харж байна. Одоо хэдүүл би энийг одоо бид нар бүр мэдэх ёстой гэж бодоод байгаа юм. Бид нар мэдлэггүйхээ улмаас хэлэх үггүй амьдарч болохгүй шүү дээ. Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Йохан энийг ингэж харсан. Та нар тийм хүмүүс та нараас бас асууж исэн ч гэж магадгүй эсвэл та бас бодож исэн ч гэж. Хүмүүс ингэж боддог. Хэрвээ Бурхны хүү Есүс Христ муу юм бол ээж нь хаана байгаа юм бэ? Тэр хүү нэгээд байгаа ч одоо тий хинээс төрсөн юм бэ? Бурхан гэрэл бий болоо гэж хэлж яхад тэр үг нь юмсыг бүтээж байсан. Харин тэр үг нь одоо үгээ Бурхан илгээсэн. Мариягийн хэвлэлд бий болгосон. Одоо үг яасан бэ гэхэд хэн биетэй хүн болсон. Ойлгож байна тий? Йохан ингэж тэгж хэлсэн ба. Есүс ч одоо иш үзүүлэгчдээр дамжуулаад та тахлыг биш та надад биеийг бэлтжээ гэж. Тэгэхээр Есүс Христ бүх зүйлийг бүтээсэн Бурхны тэр үг нь байгаа даа. Тэр үгээ илгээгээд одоо онгон эмэгтэйгийн хэвлэлд дотор хүүхэд болгож бүрдүүлсэн бүр. Хүний биеэр одоо тэр үг бидний дотор махан бий болоод нутгалсан юм а гэж Йохан хэлж байгаа шин. Тэгэхээр Есүс Христ үг байсан, эхэнд үг байсан, тэр үгээр бүхэн бүтээгдсэн. Есүс Христ үгээр бүтээгдсэн юу ч баг. Бүгд үгээр бүтээг. Тийм учраас Есүс Христийг Йохан яг тэр үг вэ шүү дээ гэж одоо харсан байна. Тэгээд Есүс Христээр буюу хүүгээрээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэгэхээр бид нар одоо үний бодлоор боддог хүмүүс биш үү те одоо тэгээд одоо Есүс Бурханы хүү юм бол ээж нь хаана байгаа юм бэ ч гэдэг юм уу те яг л хүн тэгжил төрдөг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн суудаг дундаас нь хүүхэд гардаг. Тэгээ Бурханыг яг тэр ангиллаараа бодоод байгаа хүн Бурхан чинь тийм ангиллалд амьдрдаггүй гэдгийг мэдгүй учраас бүр тэр өдгөө ариун сүнстэй Христэд итгэгч нар ч гэсэн тэгж боддог ч байж байгаа. Би ч боддог байсан. Аава энийг ядаж би өөртөө ойлгомжтой болгоод дараад нь хүнд хэлэхдээ ч гэсэн энэ хүний ангиллаар явагддаг хүний одоо амьдралын ойлголтоор явагддаг маа гэж хүн тайлбарч мэддэг болох юм байна. Тэгэхээр Есүс Христ эхэнд байхдаа үг нь байсан байгаа даа. Дараа нь үг махан биеийг өмсөд хүмүүсийн дотор нутгалсан. Амьдэрсэн. Тэр нь Есүс Христ байсан. Тэгэхээр Бурхан Есүс Христээр бүх зүйлийг бүтээхдээ гим нүгэлд хүн төрлөختөн уунан тэр гим нүглийн одоо төлөөсөнд одоо би энэ гимгүй хүүгээ Бурхан миний цорын ганц хүү гэж хэлээд байгаа чинь тэр чинь Бурханы өөрийнх нь бүр амиар ярьдаг үг нь бүүн ахгүй дээ. Бурхан өөрийгөө салгаж явуулсан гэсэн тастаж аваад явуулсан.
Энэ хүүгээ эцэст нь тэр бүтээсэн бүхнийхээ өв задамжлагч нь болгож өгөхөөс ойлгож байна те. Одоо Есүс Христ Эхлэл номон дээр Бурхны үг байсан бүх зүйлийг бүтээсэн. Одоо тэр Бурхны баруун гартаар зогсохдоо нөгөө биетэйгээ зогсож байгаа шүү дээ манайхаа. Нөгөө одоо би Библийн дээр байгаа юмыг л яриад байгаа шүү дээ. Одоо цовдлогдсон үхсэн түүнийг Ариматын Йосеф өөрийнхөө бус хатан бус өөртөө зориулсан хатан бусанд авчиж оршуулсан. 3 хоногийн дараа Есүс Христ амьсан шинэ биеийг өмссөн. Гэтэ яг л бие. Тэр ингээд нисч мэсдэг энэ бодоогүй. Яг л бие. Гэтэ шинэ функцээр ажилладаг биетэй болсон. Тийм ээ? Тэгээ шинэ функцээр ажилладаг ч гэсэн тэр дагалдагч нартаа өглөөний хоол биетэй идчихсэн. Тэгээ тэр 50 өдөр 40 өдрийн турш өөрийнхөө дагалдагч нартай уулзчихсэн, ярилцчихсэн. Тэдний байгаа газарт нь алхчихсан газар дээгүүр. Тэгээд тэр хамгийн сүүлд тушаалаа өгөөд харах нүдэн дээр нь дээшгээ өргөгдсөн. Одоо зүгээр л одоо ингэж өргөгдөөд дээшгээ явт. Тэгээд тэр эцгийн баруун гар талд орсон бөгөөд очиж зогссон бөгөөд Илчилт номын 4-р бүлэг дээр болж байгаа бүх үйл явдлууд тэнд болсон. Яагаад гэвэл үг өмнө нь биегүй байсан. Бурхан өөрөө биегүй штэ сүнсээр оршдог гэдэгтэй манайхаа. Тий. Айгүй хичээж байгаа штэ. Сүнсээр оршдог. Есүс Христ Бурхантай хамт байсан тэр ч мөн сүнсэн оршихуйтай байсан. Одоо эцгийн баруун гар тал зогсож байгаа агуу тэргүүн дахиж болох тэр Христ. Зовсон, зовдон үдсэн, үхсэн, дахин амьсан. Тэр биеэрээ дээш өргөгдөөд эцгийн баруун гар тал зогсож байгаа гэдэг та нар миний төсөөлтөд үзэж. Одоо тэр Христ дэлхийг одоо өв задамжлагч, албан ёсны өв задамжлагч болгож авах нь байна. Тэр хүртлээр тэр хүлээж байгаа. Тэгэхээр та хоёрыг Паул хэлэхдээ бид нар түүнтэй хамт өв задамжлагчд нь болсон юм аа. Та хоёр түүнтэй хамт одоо Христтэй хамт хаанчилж эхлэхээр энэ дэлхийн албан ёсны өв задамжлагчд болно. Бид нар захирдаг, засгалдаг тэр шин бие өмсөн. Тийм учраас бид нар хүү яригдж байгаа бол би цаана нь яригдж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан ингэж хийсэн. Тэр намайг хүүтэйгээ адил болгохоор ертөнцийн суйраас төлөвлөж дуудсан. Тэр одоо намайг сайн байвал чи миний хүү болно гээгүй. Сайн би хамгийн адгийн төлөв байдал дотор байхдаа аврагдаад хүн болсон. Тэр сэжиглээгүй надаас. Тэр голоогүй. Тэр энийг жоохон сайжрахаар нь хүүгээ болгоё гээгүй. Яг адилхан таныг ч гэсэн. Биднийг адгийн гэмтэн байхад тэр хурж ирээд авралаа хийсэн. Би итгэхэд тэр намайг хүүгээ болгосон. Ганцхан бидний хүүн болцоод байна гэдгийг л ерөөсөө ухаарчдаггүй яваад байгаа. Өөрийгөө ингэж яана би болоогүй байхаа гэж нэг өдөр болцсон юм шиг санагдаад нэг өдөр болоогүй нэг өдөр болох юм шиг санагдаад ер нь боломжийн юм шиг санагдаад энэ бүгдээрээ бидний итгэлгүй байдал. Тэр зүгээр л ирсэн аварсан тэр зүгээр хүн төрлөخت нь аврахыг хүссэн. Дахиад хүн төрлөخت нь түүний хөвгүүд болох ёстой шүү дээ. Бүтээсэн нэгнийхээ хүүн болох ёстой шүү дээ. Тэгээд түүнтэй хамт өвлөн гэсэн. За цааш гараа. Түүний алдрын туяа түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд өөрийн хүчит үгээр бүхнийг байдаг. Хүү урд нь үг байсан юм чинь махан бие дотор нутгалж исэн юм чинь тэр Есүс Христ үгээрээ л юмсуудыг хийгээ яваад байсан шүү дээ. Өгөшж ухаараа дахиж хэзээч үр жимс битгий ураг. Гэт мод бол зүгээр мэдлээ гүйцэтгэе яа гэсэн баггүй. Одоо наад хүнээсээ зайлаа гэхэд адгийн морин сүнс тгийг гүйцэтгэе. Юусе хинч ямар ч богч өтгөр ямар ч байгалийн хүчин ямар ч одоо юу одоо түүний тэр ярьж яхад одоо өөдөөс нь хэтрэгүцэхгүй байгаа. Бид нар тэр төвшөнд очиагүй байна. Бид нар тэнд очино. Тэр очиулахч болно.
Би яаж энийг өөрийгөө би яаж очтох нь өөрийгөө хөгжүүлж чадах юм чи боломжгүй шүү дээ энэ чи зөвхөн ариун сүнсээр хийгддэг ажил шүү дээ. Тийм учраас сувдаа минь хүчээр чинь биш чадлаар чинь биш. Зөвхөн миний сүнсээр. Тийм л учраас би сүнсээр чиний хийсэн юм. Энэ өөрийгөө ингэж одоо тэг төгс бүрэн болох гэж чармаах нь бол бидний хувьд үнэхээр цагийнч гарт хүчнийч гарт бид нар ядран чадахгүй. Харин тэр ажиллахыг зөвшөөрье. Хүү илэрхийлэгдэхийг би зүгээр зөвшөөрье. Өөрийнхөө мунхаг бодол санаан дотроо мунхраал гү бидэхгүй би ингэхгүй би ингэмээр бидгмээр гэж одоо ингэж явахынхаа оронд. Яа тэгэл хүү өөрөө бурхан хийм. Бурхан ямар зан ааштай юм. Бурхан ямар зан чанартай юм. Бурхан ямар мөн чанартай юм. Бүгдийг бүрэн дүүрэн харуулсан гэж байна шүү дээ. Харуулаагүй юу ч үлдээгээгүй. Та нар боддоо. 3 жил хагсын дотор харуулсан гэж боддоо. Би заримдаа ингэж боддог байхгүй. Яна аваа би одоо ингэ гүширсээр таныг харуулж чадахгүй өчүүл яана. Харин энэ намайг тайвшруулт. Хүү илэрхийлэгдэж эхлэхэд тэр нэг өдрийн дотор ч харуулах боломжтой. Ганцхан бид нар одоо ийм л учраас бид нар түүний гарт нь бүр зүгээр үнэхээр эвэлдсэн баримлын шавар шиг баймаар байгаа. Бурханд бол цаг хугацаа асуудаг шүү дээ. 3 жил хагасын дотор бурхан зүгээр Христээр дамжуулаад өөрийгөө бүрэн алдаршуулсан. За тэрнээс хойш дагалдагч нар Илч Паулийн илчлэлтүүд яг бидний уншиж байгаа Еврей ном одоо өнөөдрийн хүртэл 2000 жилийн турш сүм ямар их төөрж бодож ямар их гажуудаж явсан бэлээ. Гэтэл өнөөдөр үнэн итгэл ярьсаар л байна штэ. Үнэн итгэл ярьсаар л байна. Үннийг мөшигдөг хүмүүс төрсөөр л байна. Алуулсаарч байна штэ. Буудуулсаарч байна. Харин та дээрийг өнөөдөр тэр 32 настай залуу буудаж алсан шиг буудаагүй байна. Амьд дээр бид нар энэ амьдралыг бид нар үнцэнтэй байх хэрэгтэй. 32 настай залуу штэ тэр залуу Америкт буудуулсан. Ямар их өчрхэг нөлөө бүхий амьдраа чадсан л байгаа байхгүй юу? Та өдөр ч гэсэн бурхан хийм яадгийн яаж ярдгийг яаж амьдрдгийг хүний амьдралд хүрэхээрээ яадгийн тэр ямар зан чанартай юм мөн чанартай шинж чанартай та бид нар харуулж амьдрч чадна. Энэний төлөө бид нар амьдрч амьсгалж яваа ш. Мэдээж тэнд дотор бидний одоо бусад үүрэг даалгаврууд хийгдэж л байгаа. Би энэ дуудлагын улмаас би одоо хаа хөвсгөлийн ууланд ч даяанчлах шаардлагагүй. Бүр хөвгдөө өсгөх ёстой, ажил төрлөө хийх ёстой. Би одоо тий харилцаан дотор алхах ёстой. Тэгээд өчигд үгээрээ бүхнийг барьдгаа гэж нь Есүс Христийг. Би бүр энийг ингэж хэлмээр. Тэр бүхнийг гэдэг чинь одоо бүх юмэг. Одоо бүх зүйлийг одоо бид нар энэ юр бусын амьдрал дасмаар байна манайхаа. Тийм жижигхэн юм яриад тэгээд тэрнийх нь хариулт ирүүл баярлаад ирэхгүй бол тэгээд зогсчдаг. Одоо хутаа юм байна. Би чадахгүй мэн гэж. Гэтэл бүхнийг тэр үгээрээ заяа. Тэр бүхнийг хүч чадалтай эрх мэдэлтэй үгээрээ бүхнийг ертөнц хийгээд түүнийг дүүргдэг бүхнийг түүн дээр амьдардаг хүмүүсийг тогтоон барьдаг, тэтгэж тэжээдэг. Библи хэлдэг ш хүн ганцхан давхаар амьдрахгүй шүү. Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрах. Энэ ч зөвхөн Христ тандж хэлсэн гэж бодож байна уу та? Хүн яага хоосон байдгийг. Бүх баялагийг эзэмшсэн юм шиг үтлээ яага хоосон байдгийг. Хоосон байдаг л гэж би итгэдэг. Яа тэгвэл бурхан байхгүй юм чи тэр хүн хоосон л байж тээ. Тэр чинь бурхнаар дүүрэх хэвээр юм чинь тэр орон зайгаа өөр юугаар дүүрэх юм тэр хүн чинь. Үгээр нь дүүрэх хэвээр, сүнсээр нь дүүрэх, өөрөөр нь дүүрэх хэвээр. Тийм учраас бурхан Есүс Христ хүч чадалтай эрх мэдэлтэй үгээрээ ертөнцийгээ түүнийг дүүргдэг бүхэн түүн дээр амьдардаг овог аймагуд хар шар цагаан улаан ногоон арьстай хүмүүс ямар хэлээр ярьдаг байхаас үл хамааран ямар шашин шүтдэг байхаас үл хамааран бүгдийг үгээрээ тогтоон барьдаг, хижээдэг, тэтгдэг. Бүр гартаа ингэж барьж яадаг, үргэлжлүүлэн авч явж яадаг, урагшлуулан жолоодож байдаг, замчлан хөтөж байдаг. Би эдгээр үгсийг өөрөө зохиогоогүй те зүгээр яг мэдээж
еврей номыг уншиж байхдаа би олон янзын орчуулгуудыг харьцуулж үзэх хичээсэн. Олон янзын ч 3-4 орчуулга. Дэлгэрүүлж энэ үгсийн утга учирыг харахыг хичээсэн ба. Ийм айхтар олон утгатай юм байлээ. Тэгэхээр дэлхий өөрөө бурхантай борхонгүй бид нар болоод л байна гэж амьдарч байгаа юм шиг боловч үндэ болохгүй. Тийм учраас дуулал номон дээр бичсэн байдаг ш. Та хүнээс байгуу. Та дэлхийгээс нүрээ буруулахад бүгд хямард юм аа. Бурхан зүгээр буруу харахад бүгд хямарж байгаа. Амьтан ч хямарна, хүн ч хямарна, нийгэм ч хямарна, улс орн ч хямарна. Мэдгүй байгаад байгаа хгүй хинээр тэтгэгддгийг дуулал ном дээр үгүй Есүс хэлдэг ш. Бурхан хорон муу хүн дээр хүртэл нараа мандуулд юм аа. Гэтэл хорон муу хүн бурхныг өө баярлалаа над дээр нараа мандуулсан гэж хэлдэг ш. Чиний бурхан гэж юу гэдэг юм бэ? Тэд нар мэдгүй харин бид нар мэдээд байгаа байхгүй. Тэгээд бурхан хамгийн аймаар нь биднэрт даатгаад өгсөн. Бүр тэр үг байсан хүү махан бий болж нутгсан тэр хүүгээ бүр миний дотор амьдрал. Одоо энэс илүү итгэл байх уу? Энийн хажууд бид нар ингээд голоод өөрийгөө голоод ингээд суух нь бол арай жижиг юм. Ийм л учраас бид итгэмжтэйгээр тэр эрх мэдэлтэй, тэр хүч чадалтай үгийг аваад бид нар ярьж эхэлж байхад бид нар ярьж тунхаглана ч гэж хэлнэ үү, ярина ч гэж ярина уу, хэлнэ үү, залбирж яан ч гэж хэлнэ үү, юу гэж хэлэх нь хамаагүй. Тэр бидний амнаас амиар дүүрэн тэр үг яригдж байгаа бол харагдахгүй ертөнцид юмс болж л байгаа гэсэн. Миний эсрэг биш, миний хийсний дагуу. Бүр намайг эсэргүүцчих биш. Яа гэвэл би өөрийнхөө үгийг яриаг биш. Би өөрийнхөө боловсролоор олж авсан юм а яриаг биш. Би түүнийг ярьж ш. Би түүний үгийг ярьж ш. Тэр бүгд дагаар орж, бүгд хөдөлж, тэр үгийн дагуу юмс явагдаж, тэтгэгж, тэжээгдэх ёстой. Тийм учраас Христ Есүст итгэдэг хүмүүсийн улмаас өнөөдөр энэ дэлхий бүрэн бүтэн байгаад байгаа байхгүй юу? Бүрэн бүтэн. Хөдөлсөөр, амьдарсаар, амьсгалсаар, өдөрдөөсаар дэлхий өнөөдөр эргэж байгаа одоо тэнхилгээ нөгөө тийш нь эргүүлээгүй шүү. Бурхан буруу тийшээ эрг гэвэл эргэх ба. Тийм учраас бүх юмс ингэ явагдаад байгаа байхгүй юу? Энэ дэлхийн урагшлах хүч нь өөрөө Бурханы тэр эрх мэдэл хүч чадал бүхий үгээр оршдог. Тэр үг тэр чин та бидэн дээр ирчээд байгаа. Тийм болохоор үндэстний ирээдүй бидний аманд байгаа үгийн хүч чадалтай шууд холбоотой. Бид нар өнөөдөр аягүй том хариуцлагатай амьдралыг Бурханаас хүлээж авсан. Энэ хариуцлагыг мэдээж бид нар хүний хүч чадлаар гүйцэтгэхгүй тэр мэддэг учраас бидний дотор ажилдаг. Энэ хариуцлагыг энийг бид нар ингээ яриад байх юм бол бүр улам амар томроод улам гүн болоод байна. Тэгээ бид нар бүр хоосон зүгээр эсвэл үр ашиггүй өнгөрөөсөн өдрүүдийнхаа төлөө харамсаж эхэлнэ. Би тэгэхэд юугаа игээд тэгээ яа. Ямар бид нар өөртөө санаа зовох хэрэг байна уу манайхаа? Бид нар санаа зовох өөр юм байгаа. Санаа тавих өөр юм байгаа. Би таныг одоо аль болох одоо нэг зүрхэндээ хүлээгээд аваастай гэж л одоо ингэж ярьж байгаа шүү дээ. Бүх юм манайхаа бүх юм ертөнц одоо ерөө бид нар энэ өөр орчуулгыг харах бол Есүс Христ үг байхдаа бүр гариг эрхэс оддын зам сүүн зам одоо бүгдийн бүтээсэн байранд нь байршуулсан. Дуулал номон дээр ирлэхдээ та дэлхийг бүтээсэн бөгөөд хойд туйлыг өмнөд туйлтай байршуулсан юм. Тэгэхээр энэ ийм л багтаамж, ийм л чадамжтай одоо үгийг бид нэр сонсож өсдөг. Одоо өнөөдрийн хүртэл бид бүгдээрээ хэдэн жил Христэд итгэсэн байхаас үл хамааран өнөөдөр энд ингээд зогсож байна, сууж байна гэдэг чинь тэр л амийн үг
Тэр сүнс биднийг дагуулсараа байгаад энд авчирсан юм аа. Ирийн сайндаа эсвэл эмийн сайндаа эсвэл би багч гэсэн бас миний хувь байгаа штэ гэж бодох андуурах хэрэггүй. Энд хүний юм оролцох боломжгүй. Би ч гэсэн ялгаа авахгүй. Энэ нь би өөрийгөө үгүйсгэж байгаа юм биш. Ингэж л явагддаг. Одоо энэс өөрөөр явагдах боломжгүй байхгүй. Ухныг барьж штэ манайхаа тэгвэл хэдүүлээ бид нар өөр амьдралаа барих наацах штэ. Ганцхан амьдралаа барьдаг үгсүүдийг хэрэг ярьж гинөө. Эсвэл нураах үгсүүдийг ярьж гинөө. Амьдралаа сүйтгэх үгсүүдийг ярьж гинөө. Энэ хотыг сүйтгэх тийм сүрлийн хүчтэй үгсийг ярьж гинөө. Энэ хотыг эсвэл бид нар бурхны үгээр бид нар одоо ярьж гинөө. Өрөөгч хамгийн наацах байхгүй. Бурхан минь энэ хотыг өрөөгөөс бүгдээрээ үнэн хямралгүй болоод бүгдээрээ үнэн хямдраад бүгдээрээ айгуу гой орон сууцнд амьдраад бүгдээрээ айгуу гой бодоод бурхан өндөр яс суртахууны бурхан мөн боловч бурхан бол амийн бурхан энэ хамгийн нэгдүгээр. Энэ хотод амьдардаг бүх өхмөл сүнснүүд амь орох ёстой. Өхмөл харанхуй боолч татсан өхмөл сүнснүүд архичин байна уу одоо тий хулгайч дээрэмчин алуурчин одоо тий юу байна. Амь орох ёстой. Христийн мөнх амь тэдний амьдрал дээр бүр гэрлээ тусгах ёстой. Бүр тэнд гэрэл тусгаасаа гэж би Есүс Христийн нэрээр ярьж байна. Хотод амьдарч байгаа хүмүүс амь ороод эхлэх юм бол өөрөөр хэлбэл би ч яаж амьдраад байна. Би ч бүр ерөөснөө гинж бурхан гэж байна уу? Хаана байна тэр бурхан чинь? Бид хаана байна? Манай ч бурхан яриад байдаг юм байдаг. Ерөөс охиноороо ярья. Охиноо бурхан хаана байна хэлээч гэж надад. Энд ч одоо юу илэрхийлж байна гэхээр гот амь орж эхэлж байгаа. Амийг хайж, нойрноос сэрж. Гим нүглийн гүн нойр, боолчлын гүн нойроос сэрж. Цөмөр сүнс бидний дотор байна. Үг бидний дотор байна. Бялхан над руу ярьж байна. Эцэг намайг хүүхдээ болгоцсон байж байна. Надад ирэх мэдлэн байж байна. Одоо бид нар энийг өдөр болгоно дадлагжуулан хэрэглэхэд үлдэж байна. За. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд Есүс Христ. Тэр байгч сүр жавхланд нэгний баруун гарт залрав. Тэр одоо Есүс Христийг хэлж штэ. Тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлсөн шиг тэднээс илүү дээр болгогдсон юм а. Есүс Христ газар дэлхий рүү илгээхдээс өмнө тэр бурхан байсан. Сүр жавхлантайгаар эзэж хүний амьдрал руу хүний бие дотор орж амьдраагүй. Одоо тэгтлээ доош ороогүй. Тэгтлээ хязгаарлагдаагүй. Тэр л их агуус үлчээрээ татгаж ирсэн. Тэр хүн болоод хүний биеэр хязгаарлагдаад хүний ертөнцид доошоо бууж орж ирэхдээ тэнгэр элч нарын ангиллаас ч доогор. Өөрөөр хэлбэл тэнгэр элчин хийдэг функцүүдийг хийж чадхаа байсан. Харин загламай дээр өргөл болгож өргөгдөөд үхээд дахин амьлаад дээш өргөгдөхдөө одоо эцгийн баруун гар талд өмнө нь байсан Христээс илүү алдартай болоод тэнд зогсож байгаа юм. Яагаад гэж надаас айгүй гой бодож орж ирсэн. Би энэ баг зүг гэж бодож байна. Яагаад гэвэл хүн болсон бурхан гэж байгаагүй маа өмнө. Тэнгэр элч нар хүртэл алмаарч шээ. Бурхан минь та алдар шиг ариун. Энэ хүн одоо бурхан хүний бие дотор бүр амьдраад бүр нүглийн төлөөсийг амиараа төлөөд үхэх тэнгэр элч нар бүр үзээгүй юм үзэж байгаа байхгүй юу? Хараагүй юм харж байгаа байхгүй юу? Тэр эцгийн ертөнцийн суйраас өмнө мушигжсэн төлөвлөгөөний бодит биелийг тэнгэр элч нар харж байна. Бүр яана бүр яв цав биелдэг шүүр. Тэгээд тэр Христ цав жавхлантайгаар одоо тэр хуйлмал бичээсийн лацыг нээхээр одоо эцгийн тэр одоо амьдрдаг газарт нь одоо орж байгаа. Нэмэр.
аймаар юма гэж хэлдэг дээ бурхан илчлэг байдаг. Баруун гарт нь задарсан. Бүх тэнгэр элч нар зүгээр л түнд мөрөгхөөс өөр ямар ч арга. Мэдээж түүнийг урд нь ч түнд мөрөгдөг байсан. Энэ нь тэнгэр элч нар түүнийг хүн болохоос өмнө дутуу үнэлдэг байсан гэсэн огт биш. Хата хүний биеэр амьдэрсэн тэр бурхан алдар бүр илүү алдартай байна. Учир нь тийм учраас Есүс Христ дахиж илүү дээр эрхэм нэрийг өвлсөн биднээс илүү болгосон. Энэ тэнгэр элч нарыг шүтдэг урсгалууд өндөө Христийн итгэгч нар нарын дунд ч гэсэндээ тэнгэр элч нарыг маш их одоо эрэлхийлдэг. Тийм хүмүүс өндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэнгэр элч нар бол би бодохдоо бид нар тэднийг танихгүй гэж бид угаасаа ярьсан. Та нар танихгүйгээр тэнгэр элч нарыг хоолдох чинь бид хүн амьтанд хоол аягалж өгсөн айтайхан байгаарай. Тэр бол зүгээр танигдахааргүй ажилдаг. Одоо энд хэлж байна л да. Цаашаа харъя. Цаашаа 5. Учир нь бурхан тэнгэр элч нарын хинжин хизээ чи бол миний хүү мөн. Чамайг би өнөөдөр төрүүлсэн гэсэн юм бид. Яг нөгөө Есүс Христийг төржсэн. Дуулал 2. Дуулал 2. Хүн төрж гин. Төрсөн өдөр болж штэ. Өмнө дуулал 2-ыг харъя. Дуулал 2. Би эзний зарилгийг тунхагнаад одоо тэр надад хэлэхдээ чи бол миний хүү. Өнөөдөр би чамайг төрүүлсэн. Одоо хүү газар дэлхийд дээр төрж байгаа. Эцэг хүүгээ ертөнцид танилцуулж байна. Энэ бол миний хүү юм аа. Би төрүүлсэн юм аа. Хүн биш. Ээж надаасгүй. Чи төрлөө одоо бид нар хүн төрсөн өдөр тэмдэглэхэд бэлэг өгдөө шүү дээ. Бурхан түнд хэлж шээ. Надаасгүй. Би чамд үндэслүүдийг бэлэгдээ. Надад хэл би чамд бүр тэр нь дэлхийг эзэмшил болгон өгье. Чи тэднийг төмөр таягаар хэмэх цохин шавар сав шиг болно. Ээлжид иймээс хаадуудаа, ерөнхийлөгч нараа, ерөнхий сайдуудаа ухаалаг бай. Дэлхийн шүүгчтэй эндээс сургамж аваа. Эмээн эзэнд үйлчилж сүрдэн баясагтун. Үг үнс. Стигвэл тэрээр уурдаж чи замдаа зүрх болно. Учир нь түүний уур хилэн удахгүй хасдах юм аа. Түүнд итгэлээ өгч хүн ерөөлтгөө. Дуулалтай. Дук номыг хараад мөрөө дук ном. Есүс Христийн төрөлтийг бурхан яаж хүмүүст танилцуулж байгааг харъя. Дук номын 2-р Абди 2-р бүлэг дээр. 8. Тэр газар хэдэн хончид сүргээ манаад шүн хээр хоногдож байжээ. Хончид штэ. Гинэт эзний тэнгэр элч тэдний өмнө зогсож, эдний цогж авахт нь тэдний эргэн тойронд гийсэнд хончид үлэмжийн айдас татжээ. Тэнгэр элч тэдэнд "Бүү айхтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тижээлийн төвшөнд байх даавууд үлдээсэн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гинэт өнөөх тэнгэр элчийн хамт үе түмэн тэнгэрийн дайчид үзэгдэж бурхныг магтан дээр өндөрт алдарн бурхан байх болтугай. Доор газарт амар тайван нь түүний таалдыг олсон хүмүүс байх болтугай гэцгээлээ. Тэнгэр элч нар тэднийг орхон тэнгэр өөд одсонд хончид бие биедээ. Одоо шууд Бэтлехэмд очие. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл бүтснийг үздэгэй гэлээ. Тэд яаран ирж Мария, Йосеф болон тижээлийн төвшин дотор хэвтэж байгаа үг олж очлоо. Энд дэштэй дуулал намыг бичсэн дуулаачийн иш үзүүлэг явагдаж байна. Бурхан тэгж хэлж байна. Өнөөдөр би чамайг бүрүүлээ. Чи миний хүү. Чи засаглаж, чи захирах болно. Засаглаж чиний мөрөн дээр байх болно. Харин Лук номон дээр бид нар биелийг нь харж байна. Бурхан ямар итгэвтэй ярьдгийг ерөөсөө мартаагүй, тэр юу ч мартаагүй, тэр өмөрдөггүй, тэр мартдаггүй. Мартдаг өвчин дусдаггүй. Лук номон дээр яг хийснийхэн дагуу төрсөн түүний төрснийг хүүг
танилцуулахаар Тэнгэр элч хончид дээр очсон баг. Би үргэлж итгэдэг тэр хончид бол эзний хүлээжсэн хончид. Хин хүлээж байна эзнээс түүнд өгөгдөх болно. Хин хүлээж байна түүнд өгөгдөх болно. Тийм учраас өнөөдөр хүн мэндэлтэй. Тэрээр бид нар Есүс Христийг огт хүлээгээгүй бол юу яасан хүү юу яриа яагаад тэр тоогч вэ? Хэрод чинь яалаа? Бүр боож өгшөлтөө шүү дээ. Тэгэхээр энэ үгээ Еврей номын энэ дээр иш татж байгаа энэ үг маань олон янзаар олон хэлбэрээр цаг үеүүдэд яригдсан үг байгаад байгаа байхгүй юу? Тэр анх төрсөн түүнийг эхийг дахин авчрах үедээ Бурхны бүх тэнгэр элч нар түүнд мөргөгдөн гэж айджээ. Тийм учраас бүх тэнгэр элч нар мөргөсөн. Харин тэнгэр элч нарын тухай тэр тэнгэр элч нараас салхи болгодог үйлчлэгчтэй галын дүл болгодог. Тэнгэр элч нарын үүрэг оройлыг энд хэлж. Харин хүүгийн тухайд бол тэр өөр үг хэлсэн. Бурхан минь ээ, таны хаан ширээ үеийн үед таны хаанчлалын очир таяг бол зөвхт очир таяг муу юм аа. Та зөвхт байдлыг хайрласан бөгөөд ёс бусдыг жигшдэг. Тиймээс Бурхан таныг зөвхтөөс чин дээгүр баяр баясгалангийн тосоор асуусан юм аа. Иш үзүүлэгч энд ярьж байна. Есүс Христ бол засаглан, хаанчлан. Тэр зөвхт байдлын очир таягаар засаглах юм аа. Өөрөөр хэлэх юм бол тэрээр зөвхт байдал шудраг ёсыг үнэхээр хайрладаг, эрхмэлдэг. Энэ бол түүний засаглалтын үндсэн хэлбэр. Хөө ямар гоё вэ? Тийм учраас энэ үндэстэн Христ засаглах ёстой. Шудраг бус байдал зөвхт бус байдал ноёрхсон үндэстнүүд дээр Христийн засаглалт ямар их хэрэгтэй байна вэ манайхаа? Түүний засаглалт биднээр дамжуулаад зөвхт байдлыг түрэн авчирна гэдэгт бид нар итгэдэггүйсэн бол бид нар яах гээл цуглараад залбираад энд очиод одоо энэ хагас өдөр одоо мөөгийг тэр налахын тийшээ очиод залбирахгаа явж явах юм бэ. Бид нар залбирахгаа сууж байна гэдэг чинь юмс зөв болгогддог бүр зөв болгогдохгүй санаа намардаггүй тэр Бурхны үгийг л тунхаглах гэж сууж байгаа шүү дээ. Шудраг бусыг үзэн яддаг. Тэнцвэргүй байдлыг үзэн яддаг. Дарангуйллыг үзэн яддаг. Хэл хахуул хэл хахуул юмсыг зөв бусаар хийдэг. Ёрын аргаар хийдэг, зал мэхээр хийдэг, хувилддаг. Нууцаар энд очиж одоо үндэстнийг хохирох ажлуудаа хийж идэг. Бурхан энийг жигшдэг. Гэтэ бидний хүлээгээд байна шүү дээ. Бидний хүлээгээд байна. Одоо бид нар харагдаж байгаа зүйлсийн эсэргүүцхээс илүүтэйгээр тэр харагдаж байгаа зүйлсийн цаана ажиллаад байгаа нөгөө өглөө кинон дээр бишээ эзнийг нь эцдийг нь барьсан уу гэдэг шиг. Цаана ажиллаж байгаа тэр сүнслэг одоо сүнсний ертөнцид ажиллаж байгаа тэр эрх баригчдыг бид нар одоо эсэргүүцэж ярих цаг ирсэн юм аа. Энэ бидний жагсаал, энэ бидний одоо ажил ахгүй юу? Эсэргүүцэж байна. Чиний ажлыг энд очиж хувилддаг чиний ажиллагааг Есүс Христийн нэрээр эсэргүүцэж байна. Энэ үндэстэн боловсролын хувьд, энэ үндэстэн эрүүл мэндийн хувьд, энэ үндэстэн сэтгэл санааны хувьд, энэ үндэстэн гэр бүлийн тогтолцооны хувьд, энэ үндэстэн ёс суртахууны хувьд мөхөөх гэж чадлаараа ажиллаж байгаа. Түүндээ дуулуургүй хөвгүүдийг бүр бүхий л хүчээрээ дайчлан ажиллаж байгаа. Бузар хорон санаануудаа хэлж өгж байгаа. Бузар төлөвлөгөөнүүдэд чихэнд нь шивнэж байгаа. Унтах орондоо орцсон хойно гэсэн ямар ёрын төлөвлөгөө зохиох вэ гэж бодол санааг нь эзлэн ажиллаж байгаа. Агаарын хүчнүүдийг бид нар Есүс Христийн нэрээр эсэргүүцэж байна. Зогс ажиллагаа чинь хүчингүй болно гэж би Есүс Христийн нэрээр ярьж байна. Чи Есүс Христийн нэрээр сөгддөг учраас би Христийн нэрээр чиний бүх босромог ажиллагаануудыг хүчингүй боллоо гэж би тунхаглаж байна. Энэ үндэстний ирээдүйн өнгөрсөн алдраасаа ч илүү агуу байх болно. Бурхан эзэн нь байх болно. Бурхан хаан нь байх болно. Тэгээд тэр хаан хизээж өгөхгүй. Хизээж мөхөхгүй. Бид
Пастор түүний ажлуудыг үнэхээр эсэргүүцэж байгаагаа ярих цаг ирсэн. За тэгээд цаашгаа хараад мөрөө. Бас эзэн та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөд тэнгэр таны мотрын бүтээл билээ. Тэд мөхөх боловч та үлдэнэ. Тэд бүгд хувцас адил хуучрна. Та тэднийг бүтээлэг мэт ивхэх болно. Тэд хувцас адил өөрчлөгдөнө. Харин та хэвээрээ таны жилүүд төгсөхгүй. Энэ тэд гэж хэнийгээ яриад байна? Энэ түүний бүтээсэн тэнгэрүүдийг хэлж байна. Түүний бүтээсэн газрыг ярьж байна. Тэр байтугай одод хүртэл он цагийн иргэшээлд өнгөн бүдгэрнэ гэж байгаа. Ирэлтэх нь бүдгэрнэ гэж байгаа. Хуучрна. Харин та хизээж хуучрахгүй. Та хизээж хөгшрөхгүй. Та хизээж хараа ямар л байсан яг тэр чигээрээ байна. Үүндээ Бакра пастор нэг удаа Яаков номон дээрээс номжсэн байна. Үнэхээр гайхалтай тийм зөвөрлөл гаргаж ирж байсан. Тэгээд элч Яаков тэндээ одоо ярьж байгаа л да таны хүч чадалд өөрчлөгдөх сүудэрч байхгүй наа. Тэгээд түүндээ Бакра пастор тэрийг ярихдаа биднэрт одоо нэг ийм бурханлаг христлэг оюун ухаан хэрэгтэй байна л да. Юмыг ингэж одоо ойлгодог тийм чадварууд аюу хэрэгтэй байгаа байхгүй тань тийг санагдахгүй байна. Зүгээр тийм байна. Хүч чадал нь өөрчлөгдсөн байж тэгээд ингээл яваад өгөх биш. Тэгээд түүндээ Бакра пастор юу гэж хэлжсэн бэхээр тэр үед болохоор ингэж одоо бидний одоогийн хэрэгэлдэг шиг цаг байгаа. Тэгээд электрон цаг биш шүү. Одоо ийм бөөрнгийн цаг. Тэгээ нөгөө цаг чинь одоо монголчууд бол энэ монгол гэрээрээ цагаа баримжаадаг байсан шүү дээ тийм ээ. Тэгээд яг нар үд дунд ирэхэд сүүдэр асуух. Юмд ерөөсө сүүд байхаа гэж. Энэ нь юу илэрхийлдэг вэ гэхээр жин үд болж байгаа. Нарны хамгийн эрчтэй хамгийн одоо дээд цэгээр хардаг тэр үе. Тэгээд тэр үед нь сүүдэр арилдаг. Үд дунд сүүдэр арилдаг гэгээр нэртэй кино хүртэл идэв шүү дээ. Тэгээд түүндээ Бакра пастор гэж байгаа. Яг энийг бодож энэ Яаков одоо энийг бичиж байгаа юм. Сүүдэрч авахгүй өөрөөр хэлбэл мандсан цагаасаа эхлээд нар бол сүүдэр гаргаа яваад. Яг үд дунд ирэхээр сүүдэр арилдаг. Тэгээд тэрнээс хоошоо болохоор сүүдэр дахиад гараад. Тэр бурхан бол тийм биш. Тэр үргэлж хүч чадлынхаа оргилд нээдэг. Бурхан өмнө нь сул дараа байжгаад хүч чадлынхаа оргилд очидгоо. Хүн бол тэгдэг тийм ээ. Хүн ингээл янз бүрийн таад бэрхшээл одоо доошогоо орох ядуу зүдүү байхын зовлон өнчөх хагцах одоо бараг л үхээс устыг үдчихэж хүн оргил дээр гарах үе бий бүх хүн биш ч гэдэг. Оргил дээр гарсан ч тэн дээр мөнгөд байхгүй. Дахиад сүүдэр татуулаад ороодно. Харин бурхан бол хизээж сүүдэр тэр ертөнцийн суурийг тавихаас өмнө та бид хоёрын эхлэл гэж ойлгодог зүйл эхлэхээс ч өмнө одоо бурхны эхлэлч гэж юу гэдгийг бид нар мэдгүй. Тэр бол ихэн ба эцэл гэж бид нар хэлдэг. Бурханд өгсөх, уруудах гэж байхгүй гэсэн. Нэмэгдэх, хасагдах гэж байхгүй. Яа, бурхантай одоос илүү хүчээрээ ажиллаад. Тэр ямар л хүч вэ? Тэр хүчээрээ үргэлж ажилласан бөгөөд таартаач яг л тэр хүчээрээ ажиллана. Ямар ч өөрчлөгдөх сүүдэр байхгүй, буурах ямар ч юм байхгүй. Он жил зуунууд мянганы туршид бус бүх юм хуучирна. Элэгдэн тэнгэрүүд хүртэл хуучирна. Бурхан бүр ширээний бүтээлэг шиг эвхнэ гэсэн. Тийм учраас Илчилт номон дээр бурхан шин тэнгэрүүд, шин газар бий болно гэж ярьдээ шүү дээ. Нэг тийм гаж урсгал үүсгэхийн төлөө тэр хэлээгүй. Харин бурхан өөрөө бол мөнгөд ярьдаг. Тийм учраас бид нар Есүс Христ байсан, байгаа, дахин ирднэ. Христ өчигдөрч өнөөдөрч үрд мөнхөд тэр хിവэрэ. Тэгэхээр тэр Христ миний дотор байгаа юм бол би ч гэсэн хувиршгүй баймаар байна л да. Одоо багийн дээр гэрлээд одоо 91 он цуусан 34 жил болж байна. Би бачаарал багийн надад яагаад маш их эрхэм санагддаг гэхэд багийн ерөөсө хувирдгүй байхгүй надад хандсан сэтгэл. Энэ намайг үнэхээр би харахтаа бурханы хувиршгүй байдал гэж нэрээ үнэхээр яг ийм л байдаг байх таа гэж одоо тэр хувиршгүй байдлын хилтерхий одоо надад тэгж харагддаг.
Зангаараа одоо зангаараа амраг гэд нэг эхнэр нөхрүүдэд зориулсан дуу өгдөг шүү дээ. Зангаараа л ер нь хувирдгүү. Тэгээд нэг тийм ядраад ирэхээр зэрэгсэн авчаагүй шүү дээ. Энийг миний байж байгаа мэж. Ерөөсө хувирдгүү. Тэгээд намайг яаж л хайрладаг байсан 34 жилийн өмнө тэр хэвээрээ намайг хүндэлдэг байсан. Би тэнд дунд чинь түмэн ааш гаргаад язар татав гэж элдв эсээр гачин зан гаргаад ингээл явж исэн ч гэсэн тэр үргэлж нэг л зангаараа байдаг байхгүй юу? Тэр Бурхны дүр төрх бидний хүмүүс бидний биенээс мань илэрхийлэгдэх ёстой шүү дээ. Зангаараа л байдаг. Христэд итгэсэн амьдрал нь яг л нэг л зангаараа. Гомдоод болоод яваад тэрнээс болоод ингэчтэй тэглээ тийм байх. Тэр Бурхны хувиршгүй байдал одоо бидний дотор байдаг гэж бид нар бас нэг зангаараа баймаар байна. Нэг зангаараа, нэг л хандлагаараа, нэг л одоо тий хайраараа, нэг л одоо зориултаараа бид амьдрах хэрэгтэй. За таны онж та ивэрэ таны жилүүд өсгөө. Харин Тэнгэр элч нарын хиндэн тэгж хэлсэн юм бэ. Дайснуудыг чинь би чиний хүлийн гიშгүүр болгох хүртэл миний баруун гартал задрахтун гэж ай. Бидний хөл дор би тэгж итгэдэг. Хараа. Бид нар бол газар дээр амьдардаг хүмүүс. Газрын доор амьдардаг хүмүүс амьтан гэж байгаа. Газрын доор тарууг марууг зурм одоо юу гэдэг юм бэ? Бид энэ ч өглөө асгаад явж байхдаа би боддог. Бурхан биднийг бүр яаж ч доошоо орсон дайсны дээгүүр тавьж өгсөн. Бүр ядаж миний шагааны хэмжээнд ч тэр гарч ирж хэргүй тэгж бидний төвшинг Христ дотор тогтоож өгсөн байхгүй юу? Бид нар одоо яаж ч уйдаад эсвэл яаж чадлагүй болсон бид нар газар ухаж газрын доор амьдрахгүй шүү дээ. Тийм биз дээ. Ямар адгийн одоо нөхцөл байдалд орсон хүн ч газрын дээр л алхаж байна. Тэгэхээр Бурхан биднийг яаж ч байсан биднийг диаволын дээр тавьж өгсөн. Ажлынхан дээр тавьж өгсөн. Түүний дээр тавьж өгсөн. Одоо дайсны бүх ажиллагаанууд, бүх залмихүүд үнэхээр хомигдсон. Цаг нь улам хорогдож байна. Идэх чинь юу илэрхийлж байна гэхэд бүгд үүгийн иргэшэл дор бүрэн орно. Та бидний иргэшэл дор орно гэсэн өвчин, үхэл, одоо дампуурал, одоо юу гэдгийг те бүгд бидний иргэшэлд орно гэдэг чинь би захирж эхэлнэ гэсэн үг. Тэр хүртэл Есүс Христ эцгийн баруун гар тав зогсож тэр цагийг ирэх хүртэл зуучлан ярьж ажиллаа хийсээр байгаа. Хүмүүсийнхаа төлөө, хүмүүсийнхаа талд зогсоод бидний эрх ашигын төлөө, аврагдаж яваа хүмүүсийн төлөө, аврал нь гүйцэж очисон байхын төлөө тэр ярьсаар байгаа. Харин бүх дайснууд, хамгийн бүх ажлууд эрхшээлд орохын цагт Христтэй хамт бидний мянган жилийн хаанчлал. Энийг бол Бурхан хүүдээ хэлсэн болохоос ш Тэнгэр элч нартай хэлээгүй гэж. Тэд бүгдээрээ авралыг өгөх хүмүүсийн төлөө үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү? Энэ биштэй Бурхан эцэг хүү Тэнгэр элч нар бидний байх ёстой байршлууд бүгд эмгэгтэйгэндээ орсон ба. Би хүүгийн дотор байгаа. Хүү миний дотор байгаа. Тэр намайг өөртөө хамт эцгийн баруун гартаад ичиж суудсан. Тэнгэр элч нар авралыг авахаар яг өөр орчуулган дээр өрнөсөн байна. Авралыг авахаар араасаа жагссан хүмүүсийн төлөө илгээгдсэн үйлчлэлийн сүнснүүд юм аа. Тэнгэр элч нар өөрсдөө ажлыг хийж байгаа. Бид нар харин өөрсдийнхөө ажлыг хиймээр байна. Бид нар амьдрах ёстой амьдралаараа амьдрмаар байна. Зүгээр л хүний амьдралаар биш. Хайтаа танд үнэхээр талархаж байна энэ өрөөнд төдөө. Үргэлжлүүлэн та ярина. Маш идэвхтэй ярина. Та биднийг унтаж байхад хүртэл таны ам бидний дотор ажиллаж юмсыг бүтээсээр байх болно. Тэгээ бид нар өглөөс эрэхтэй таны нэгүсэл ямар шинэ утгыг яг ч шинэхэн барьсан талах шиг таны үг ямар онцгой амттай ямар онцгой одоо шинэлгээр миний дотор орж ирэхийг бид нар харах болно. Тэгээ өдөр бүрийн бидний амьдрал бид нар хаанаас үл шалтгаалаад
Бидний юу хийж байгаагаас үл хамааран. Үнэхээр таны ам бидний дотор бүр эрчтэй ажиллаж би хичээхээс илүүгээр бүү миний дотроос илэрхийлэгдэхэд би өөрийгөө тавьж өгөхөд та туслаарай. Амен. Яг л би миний төрлөх хүн, туйлын зөрүүд, миний төрлөх хүн, туйлын гүжүүд тэр гэм нүгэлт амьдралдаа туйлын дасан зогтсон. Махан биеийн бодол санаа учраас миний сүнсний бодол санааг үргэлж өгдөг. Тийм учраас гарцаагүй ариун сүнс та бидэнд туслах юм аа. Үнэхээр та бидэнд илүү үгээр нэг ойлголт үйлдэх хүчийг өгөх нь гарцаагүй юм аа. Энд талархаж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.